Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. За, элдв ширхбийн нэвтрүүлгийг хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяраа нар хамтран өргөхөөр бэлэн болоод байна. Өдрийн мэнд хаа. За, өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дэлхийн танигдсан тэргуун чанар хямдун та аврагуудын багт нэгдэр их суурайтаагаар Максис дууга хамтран ажиллана. За мөн хэрэглээ бүрт тохирсон зээлийг Payoneос гэсэн суурайтаагаар Payone цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллана. За өнөөдөр бол баасан гарига. Баасан гарагт бид нар юу ярьдаг вэ гэвэл хоолол ярьдаг. Зөвхөн хоол ярьдаг. За одоо би сая ирлээ түгжрэл гарс гайгүй байна. За. Яг одоохондоо бол гайгүй байна. Тэгэхээр нэг актер олон хүмүүсийг актер шаналлахгүй бах. Тэгтэл одоо түгжирж байгаа хүн байвал уучлаарай. Бид нар өнөөдөр хоол ярина. Хоол ярихдаа гахаан дагалцгаар хийдэг бүх зүйлийг ярив. За, ахаа нэрээ та сониос юу ийдсэн үү? Жантайгаа мэдв үү? Үгүй шүү дээ. Одоо жамжаагүй л явж. Гэхдээ би тэрнээс яаш хоёр удаа ийдсэн за. Би иднэл гисэн байгаа шүү дээ. Иднэл гисэн байгаа. Оройн очиж өөрөө чанж идээд, маргааш нь гадуур идээд. Тэгэхээр өөр амар ирсэн шиг байгаа. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ гахаан тагалцгаар хийж болох хоолнуудын талаар ярина. Гахаан тагалцаг идчихэл явснаас ерөөсөө хэрглэж байгаагүй мэн. Би өөртөө гахаан тагалцгаар бол нэг стужин хийж үзсэн. За. Супер болдог. Тийм үү? Супер болдог бүр. Одоо зүгээр л малын ширийн төр шиг үү? Яг л тийм болно. Тийм, гахаан тагалцгаар стужи ихлээр өстой янз юм болдог байхгүй юу? Тэр тэгэхээр хаяад одоо зүгээр л энгийн нэг ширээр стужи хийж байгаа юм шиг адилхан орц морцтой ээж юм уу? Яг адилхан буцалгаал тэгэл гахааны чинь тагалцгнаас ингээд нэг сонин хэлбэртэй янз янзын гоё шатар матар хийчмаар яснууд гарна. Тэрийг нь салгаж авч байгаа л тэгэл жижиглэл яг нөгөө нэг стужи идэхтэй яг адилхан. Гэхдээ үнэхээр гоё болдог. Үнэхээр гоё амттай болдог шүү. Амтнуудын үед хооронд айгүй хол зөрөөтэй юу? Эсвэл жоо хол зөрөөтэй тий. Гахаан тагалцгаар хийсэн стужингийн амт нь бүр нэг юм нэг янзын юм байдаг. Яг ингээ Oktoberfest гэдэг ийм баяр олонгууд чинь одоо энэ германчуудын бол баг нэг төрлийн үндсэн хоолн шүү дээ энэ чинь. Тийм үү? Тийм нөгөө нэг шар харигтайгаа цуг иддэг. Шар харигаа уугаад даруулж иддэг тийм юм. Тэгээд тэр чинь би сүүлд нэг их Монголд илүүтэй нэг ороод бас Oktoberfest ороод тэгээ авсан чинь 38 мянга байлуу хэд байлаа тэр хавцаа ирж ирсэн. Гэхдээ мангар том шүү дээ тэр чинь. Зөндөө идэнэ. Бараг 2 хүн идэх үү? Тийм 2 хүн бол идэлгүй яах юм. Тэгээ хажуудаа тэр чинь бас нэг хачир мачиртай ирж байгаа шүү дээ. Тийм бах. Тийм идчихсэн идэж үзчихсэн зүгээр өөр юу хийж болдгийм бол би зүгээр энгийн гахаа мах хуугалцсан гахаа махаар бол те цөв их үнэхээр гоё болдог. Гахаа зүгээр энгийн махаар шүү. Тагалцгаар нь бол тэгж хийж үзсэнгүй. Би зүгээр тагалцгийг өнгөрсөнгүй. Манай гэрийн хажууд талд нэг хятад хоолны газар гэдэг байхгүй. Тэгээ тагалцаг бүр айгүй гоё амттай. Тэгээд хямдхан ч үдээ. Тэр яадгүй гэдэг нэг жижигэн тагалцгаанууд ингээд айгүй гоё чанаа соустай бэлтцсэн. Тэгээ хажуудлаар нь хачраа аваад ингээд нэг 25 мянга төгрөг болдог ч үлүүдээ. Тийм хямдхан хоолтой газар байхгүй юу? Цуунд дарцсан байдаг үстэй. Тийм цуугаар амталсан байдаг. Тийм соуснд хийсэн байдаг янз бүрийн. Тэгээ би тэгэж идчихэл байснаас стужин болгож идчихсэнгүү өөрөө яг тагалцаа шарж үзсэнгүү. Гэтэ яг шарж байгааг нь хажуудлаас нь харж исэн л да. Овн тэгээл шарчт юм бэлээ. Тий. Тэр чинь зүгээр нөгөө бэлэн BBQ соуснууд гэдэг дээ шүү дээ. Бэлэн BBQ соусаар амтлаад дээрэс нь одоо сармис сонгон өөр юу гэдэг энэ хар перц тэгээд давсаа. Тэгээд дээрэс нөгөө гүүчиг арав гэдэг халуун ногоотой байхаар бол халуун ногоотой. Ингэж холиод соуснд байлгаж агаад нэг ойрлогоор 2 цаг гэртээ байлгаж агаад тэгээд шарах шүүгэнд ичдэг юм л шүү дээ. 180-аас хэдэн градусд гэлээд ямар ч байсан тэгээд нэг 30-аад минут болгоод илээ. Тэгээд түлэгдэх гээд тах юм бол мөнгөлөг цаас дээр нь тавиал. Би гахаан тагалцгны чипс идэж үзэж байсан гинүү. Гоёлоо байх та. Ер нь бол ингэдэг гахаа махыг шүү дээ маш сайн болгох хэрэгтэй. Ерөөсө гахаа махыг бол ингэж юу болгож болдоггүй. Дутуу болгож ч юм уу те ямар нэгэн шүрхий байхад нь амсаж үзэж ерөөсө болохгүй. Аюултай байх. Гахаа ягаад гэвэл гахаа маханд одоо мэдээж тэр пермермд нь үржүүлсэн супер гахаа бол байдаггүй л үү. Гэтэ маш их шимэгч байдаг. Тийм бах уу. Тууцан орхоо энэ тэр юм ихтэй. Би нэг удаа Солонгост явж байгаад юунд андуураад ийм нөгөө нэг дарцсан мөөг байна гэд амталсан махыг нь мэдхгүй дарцсан мөөг байна гэд амдаа яасан зүгээр. Баг хурж ирээ шууд амнаас ингээд
хуруугаараа гогдоод гаргаж ирсэн. Ерөөсөө ам түүхээ оруулж болохгүй. Тийм ингээд ингэж ирсэн шүү. Учиртай байх нь тий. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхээ шипигээр гэртээ хийхэд хэцүүхэн байдаг ч гэсэндээ ер нь амтлаад идчихэд сайхан байдаг юм гахаан тагалцын талаар яг ярина. За хоорондоо ямар шипиг хуваалцах чинь гэхлээр гахаан тагалцгаар ямар хоол ер нь хийд юм бэ? Ихэнх гахаан тагалцыг цуугаар амталсан байдгаа. Өөр яг юугаар амтлал гоё болд юм бэ? Гахаан тагалцыг хаанаас ямар үнээр ер нь аваад идэгин? За яг хийж байгаа хүмүүс маань тий. Гахаан тагалцгаар стүүжин хийж исэн одоо анжгаах шиг юм дуршлагтай хүн байна уу? За яг үнэ. Гих мэтчлэн хідүүлээ хоорондоо ярина гэсэн үг. Ер нь бол те манайд одоо бол гахааны мах чинь бас хаасаагүй байдаг болсон. За тэгээ гахааны мах нь ингээд нодноор хаасаагүй байгаа юм чинь тагалцгнууданд ажил таарна тийм бах. Ямар үнэтэй байдаг. Би бол одоо сүүлийн үед мэдгүй. Би бүр дээр үед шүү. Миний тэр бол бүр явган гадуй үе юм ярьж байгаа шүү. Одоо би бүр ерөөс үнэхээр өөрөө хий гэж бодож байгаагүй учраас үнийн ч сонирхож харж байгаагүй мэн. Үнэн айгүй сонирн биш үү. Тэр чинь тэгээд нэг авахтаа ойролцоогоор одоо хэдэн килограмм ирдэг гэдэг чинь бас сонирн баггүй. Манай энэ хажууталт байдаг нэг их тойроо шүү дээ. Тэрний махны тасаг дээр байдаг шүү дээ. Оо тагалцаг уу? Тийм. Ер нь илбэг байдаг болов уу? Мэдхгүй байдаг л байлгүй дээ. Би ч одоо эднийхэнд бас хандтай байгаа шүү дээ. Айгуу гоё ингээд хөрөөдөж мөрөөдөд яавал яагаад жижиглж мижиглээд өггүй жижиглээд өгчдөг. Янзын гоё үйлчлэг нь их сайхан найрсан хүмүүс байд юм байлээ. Тэгээл тэднийхэр ороод авчдаг ер нь бол юмнуудаа. За пүрэсрэн буяа очир Монгол хоолноос стүүжин шүлтэн хоолноос нандин бужигтай гүйцэх хоол байхгүй гинэ. Бужигтай гэж яхаа юу вэ? Мэдхгүй. За ёстой хол хоол байна нэ хөөрхий. Өнөөдөр ямар хоол ярихыг би түрүүнд мэдсэн гинөө яаж мэдсэн юм бол нөгөө талын гарчгийг нь солиод бичсэн байсан гэж штэ. Хөөди. За. Тэгээ тэрнээс болоод манайхан мэдсэн юм биш тийм ээ. Хийж байгаагүй шигдаанд орж идэггээ гэсэн байна. Шигдаан гэдэг чинь цааны газар. Тийм. Гунзаа. Тий. Бэлдэх байтугай идэж үзээгүй дээ гэсэн байна. За бид нар ер нь жоохон тийм ээ. Нараа ихчээ та ч одоо юу гэсэн үг вэ энэ чи? Гэхдээ би нэг хятад хоолны газар нэг хэд удаа эзнээс өөрсгөө ер нь бол бараг идэж үзээгүй жилж болно. Идэж үзтээ би дандаа ер нь бол өөр газар идэж үзүүл хайтайхан байдаг штэ. Би хоёрхан газар л идэж үзсэн юм. Германд пив уугаад уудах газар орох юм бол бараг л хоёрхан төрлийн хоол байдаг. Нэг нь гахаан тагалцаг, нөгөөх нь ийм нөгөө нэг мангар урт ингээ ороодсон сэсэг байдаг штэ. Тэр. Тэгтээ аль нь үнэхээр гоё л доо. Тэгээд яг энэ чи хажууд нөгөө нэг даршилсан байцаатай иддэг. Бүр гоё ёо. Махны дээр амтыг чи бүр чаашаа. Даршилсан байцаатай өгдөг шүү. Ерөнхийдөө хөвчлээ. Би чинь бүр түрүүд 7 хоногт жантай гомьороо жантай гомьгийн хажуугаар нөгөө нэг даршилсан цагаан үгүй даршилсан шар манжи ярьсан чи бүр шар манжинтай заавал идэнэ гэ тэлгүүрээ шар манжи худалдаж авсан шүү дээ. Тэгэд нөгөө нэг ийм дарцныг нөө Гээгүй юу шар манжин уу? Тий зүгээр юм уутан тийцээ солонгос шар манжингууд байдаг шүү. Кимбабны ингээд муу. Тэрнтэй ч гэсэн ер нь бол дажиг хосолчих юм шүү дээ тий. 3 жилийн өмнө ганц удаа идчихсэн гинэ. Харин тий би бас гайхаад анжгийнхаа ах хүүг чөлөө авсан юм байх гэж бодоод тэгсэн өөр юм яриад гинэ. Нөө нэг андуурсан индуурсан гэл ярьж байна. Австри Германд хоёуланд нь байдгаал гэсэн байна. Яг үнэн тийм. Ер нь бол тэднийхний бараг нэг юм нөө нэг папд ороод иддэг юм гэх юм уу да. Зөө. Ийм хартад гахаан тагалцаг зардаг байсан гэж н одоо ч гэсэндээ бодвол зардаг л байлгүй дээ. Үн ханш нь ямар хуу байдیں۔ Нэг авахаараа килограммаар навд юм уу, шихээр навд юм уу гих мэт шин шипигээ хоорондоо хуваалцмаар. Тэгээ өнөөдөр гой юм нүн шипи орж ирэх юм бол тэгээд амархан хийждэг юм шипи орж ирэх юм бол яа туршаад үзчихгүй. Нөө юунууд гахаан тагалцгийн борлуулалт нэмэгдчих бах те. Хятадын хэбэ мужид гахаан тагалцаг идэж үзсэн гоё юм байлээ л гэсэн мэн. Хятадууд өөрсдөө бүр гоё идэх хаа. Хятадууд бол тэр чинь ингээд бүр цуунд ингээд янзын гоё болгоод тэгээ ингээд яснаас нь салгалгүйгээр дээгүүр нь ингээд цуу асгаад бэлдсэн байдаг шүү дээ. Тий соус юу ячтай асгачт юм байлээ. Тэгж идэхээр гоё юм билээ. За сүүжүү пивний амдууд жинхэнэ зөгцдөг гэсэн байна шүү дээ. За Улаанбаатар хотод 15 цаг 21 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчдаа танилцуулжаад эфирээ утсаанаа бит хоёрт гахаан тагалцыг хэрхэн яаж боловсруулж иддгийг, тэр гахаан тагалцаар яг юу хийж болдгийг, үнэн нь ямар байдгийг, гадуур идвэл хэд байдгийг гэх мэтчлэн гой шипиг овалцаарай. За дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун Тавруудын бах нэгдэрэг сүрэтагаар Максис дугуй хамтран ажиллаж байна.
За. Одоо Максис маш олон дугуй танилцуулж байгаа. Та бүхэн энэ манай энэ лайвын доор явж байгаа юу байгаа штэ. Баннер байгаа штэ. Баннер дээр купон код гэсэн код байгаа. Тэрийг ерөнхийдөө чэйжлээд авчгаарай. За сонсож байгаа сонсогчд байвал араатайгаар сонсож байгаа хүмүүс байвал би хэлээд өгье. 258 830 531 тэг 1. За энэ бол MJL радиог сонсоод MJL радиог үзээд хурж ирээд дугуй авж ийна гэж байгаа хүмүүст 5% хөнгөлт өгнө. 4 дугуунаас 5% хөнгөлтчээс тэ хөөрхөн мөнгө штэ тий. Хөөрхөн хөнгөлт болно шүү. Яг хаан тахалцаг идчихээр л мөнгөдөө. Тийм бараг л. Одоо энэ өнөө манай нэвтрүүлгийн дор улаан өнгөтэй баннер гарч байгаас таны амьдралд хүч нэмэн Maxis дугуйгээ цагаанаар авчирсан. Энэний доотлолт нь купон код гэдээ байгаа. Энэ кодыг манайха скриншот хийгээ авчаарай. За тэгэхээр эдний дугуйнуудын хувьд бол 2025 оны шинэ дугуйнууд бууж байгаа юм бэлээ. Тэгээ Maxis брэнд нь уралдааны, зуны, өвлийн дугуйнуудыг зардаг төрөл бүрийн тийм ээ. Бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээр 2-оос 3 өөр төрлийн хээтэй, өөр загварын дугуйг санал болгож байгаа юм билээ. За Suzuki Jimny болон Toyota RAV4 машинтай хүмүүст зориулаад Razor AT781 гэх шинэ төрлийн загварын дугуй бууж байгаа юм байна. Энэ дугуйнууд бол засвар зам дээр чилэгдэл багтай, дуу чимээ багтай, дуу чимээгүй гэж байгаа шүү. Дуу чимээгүй. Ингээд дуурдаг энэ арцгар дугуйнууд эвгүй байдаг. Хэрэглээний насжилт өндөртэй, машины явдал зөөлрүүлдэг, бартаа замын үзүүлэлт маш сайн, нарийн хийцлэлтэй ийм минимал хээтэй дугуй байгаа юм байна шүү. За өчигдөр тэгэхээр зөндөө олон дугуйнууд дотроос битээ Bravo AT771 гэдэг энэ загварыг танилцуулсан. За тэгвэл өнөөдөр Бартаа замын мангасуудын номер 1 дугуй болох Maxis Trepadar Comp гэдэг энэ загварыг танилцуулнаа. За. Trepadar Comp AM 8060 9060 гэдэг ийм дугуй байгаа юм байна. За тэгсэн энэ болохоор хамгийн хүнд хэцүү Бартаа замын туршигдсан, баталгаажсан дэлхийн номер 1 хэрэглээний ийм чанарын үзүүлэлттэй дугуй юм байна. Одоо нөгөө ямар юм бэлдээ тэ арай заваач гэдэггүй гэдэггүй л юу вэ нэг юм нэг Бартаа замын уралдаан болдгийг. Машина үгүй Монголд болдгийг. За. Зэрлэг гэдгийг. Бохор гэдсэн. Зэрлэг гэдэг нэртэй тийм уралдаан болдог байхгүй. Бүр албаар бэлдсэн тийм шавартай, шавхаатай ийм инкэл донголтой замаар уралддаг. Тэрэнд оролцдог залуучууд бол яг энэ дугуйг сонгоход бол янзын гоё болох юм ба шүү дээ. Яагаад гэвэл энэ дэлхийн номер 1 энэ хамгийн хүнд хэцүү Бартаа зам туршигтан баталгаажсан дугуй гэж байгаа. За гих мэд чинь зөндөө олон дугуйнууд байгаа. Бид тэр нэвтрүүлэг болгон дээр нэг дугуйг онцолж ингээ яаж байгаа танилцуулж байгаа. Maxis дугуйг Улаанбаатар хотын 15 гэрээт салбар болон хөдөө орон нутгийн 3 салбараас яг нэг үнээр буюу ижил үнээр авах боломжтой. За гэрээт борлуулагч нарыг дурдах юм бол Suzuki агуулгах Ярамгийн Номин Моторс, Ярамгийн Омерта, Ярамгийн Мөнх Хадаа, Эрдэнэт аймгийн төвд 4-4 засварын төв, за Баянгар аймгийн төвд Бог засварын төв, Топ Моторс дээр байгаа. За энэс гадна Ардур хороолын зүүн талд за мөн гэрээтэй им 9% хүмүүс борлуулж байгаа юм байна. Гэтэ хувь хүмүүс гэлээгээд ямар нэг нэмэгдэл авахгүй та ижил үнээр авна. За баярлалаа. За усны дугаарыг хэлж өгье. 95-6 5533 95-5533 гэсэн дугаараар бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. Maxis Mongolia гэдэг сошиал хуудаснаас бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч зураг хүрэг харах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун та аврагуудын багтныг дээрх сүрэтээр Maxis дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. За өнөөдөр бид нар гахаан тагалцгаар хийж болох бүх хоолнуудыг л ярих гэсэн байгаа. За тэгэхээр энэ солонгосчууд бас нэлээд хэрэглэдэг. Солонгосчуудын бас нэг их том хэрэглээ нь бол гахаа баг штэ. Тийм. Сөөчөө пивны анжуунд жинхэнэ зогтдог штэ гинэ. Энэ анжуун гэдэг нь даруулга юм байлгүй дээ тийм. Харин би түрүүн андууд гэхийг л анжууд гэсэн болоо гэж бодсон шүү. Нэг үсэг андуураа дурсч гэж дээ. Анжуу гэдэг чинь яана миний нэртэй яасаа арилц. Пивний даруулга гэдэг нэрч байх шиг үгч байна. За сарнаас харах юу жор оруулсан байна. За. Гахаан тагалцаад ажгүй шүү хаа нэг хийж иднэ гэж энэ миний жор гэсэн. Сайт руугаагаад эхлээд давсгүй чанаад цаг гарна дараагаар нь шүүгээд дахиад чанах юм байна. Тэгээд давс хужир өөрийнхөө амтлагаар л угаасаа ял золоод ингээд ясна өрөө салчт юм байна. Дарсан байцаа өргөс тэмэгтэй ачирлаад идчихнэ. Гой хоршдог. Бас л нүл коллаген штэ гэсэн байна. Яг үнэ. Тийм аа. Эмэгтэйчүүдэд бол ерөөсөө өдөр тутамдаа идчих хэвээр хоол шахам штэ энэ чинь. Нүл коллаген. Тэгээ энэ германчууд идэд идэг юм байна л да. Тэгээд ийм сайхан залуу байгаад идэг юм байна л та. Энд
Бата ингэсэн байна. Алтан тариа компани бүпэд сүлжээ дэлгүүрээр гахаан тагалцах зардгаа гэсэн. Монгол фермийн гахаа гэж шүү. Оо за. За тэгвэл өнөөдрийн хоол жоохон хол байна. Харин түрүү 7 хоногийн жантай гомон туршилтаар бэлэн гомон байдлаар авч идэж үзлээ. Дажгүй бэнэлсэн шүү гэсэн байна. За ингээ манайхан сонсон хоолнуудаа туршаад идэг. Гэхдээ түрүү 7 хоногийн хувьд бол нөгөө нэг юм яг мэддэг хоол байсан учраас би бүр яг ингээ дидмээр санагцлал ярьсан л хальтаа. Өнөөдрийнхийг бол мэдгүй учраас ингэж ярьж чадахгүй байна. Харин ингэж ярих хүмүүс та бүхэн маань 77 38 83 гэдэг дугаарлаа залгаж орж ирээд биднийг нэг яг идмээр болтол, хиймээр болтол яриач. Ингэнэ. За. Чехэд гахаан тагалцах байдаг шүү гинэ. Мэдээж тийм энэ нөө пивний соёлтой орнууд бүгд байгаа. Европ руу бол байгаа. Сарнасаараа нэг удаа бүр жижиг жиргээд будаатаа хуурах хийж идэж үзсэн болдог юм байна лээ гинэ. Оо за жижиглж ийн те. Болж байна. Одоо лайон голоор яг гоё юу гарч ин да. Бичлэг гарч ин да. Манайх орж ирээд үзвэл. За 80 74 өдрийн мэнд. За өдрийн мэнд ээ. Солонгост хот манай дарга Сажанамгийн дарга маань Сажанамгийн дуудлагын дарга тэгээд бидэрт байнга шаарж өгдөг байсан. Одооноос нэг удаа. За. Гоё л үзвэл. Яагаад шалтгаан аргыг мэдэж гэнэ үү? Мэдгүй тэгээд амар олон юм гаргаж ирээд тэгээд хойлоод хусгаас аганда анх утсан би чи юу ч мэдгүй хөх тэгээд гайхаад байж байсан. Тэгээд гахаан шир итгэл юм байх та заваа юм аваа ингээд түүний гахаан ширгийн бол өөрөө гүйдэг болсон доо. Тэгээд Монголд би гахаан тагалзууд хараагүй. Солонгост айгүй их байдгийг. Тэгээд дарганараа 7-оос нэг удаа махан дорно гэж ярина. Тэгээд дарганараа махан дорхтлыг л шаарж өгдөг байж үү. Тэгээд цаахан штэ. Тэгээд янз бүрээр шаардсан юм шиг л байдаг. Чанан, шарн, тэгээд хайрн, голоор нь чачин Гэрэлдд юм байлээ. юм л хийм байлээ те. Тэгээд манай Монголд гэр эдгийн сайн мэдэхгүй л. Манай бид нар ч нэг хектар байнга иддэггүй зүгээр яг нөө нэг стүүж ингээд манай яг энэ Монгол хоол руугаа Монголд хийдэг хоолоо бол энэнгээр бас хийсэн тохиолдол байна. За хол миний бодлоор сайхан жигнээд за тэгээд нөгөө амар гоо жигнчээд тэгээд их дөөлгөн болгоцоод юу хийж идвэл нөгөө соус амтлагчаад шнэ бэлэн гоё. тий. тэрийг хийж байгаа хятад хоол идэж нэг сороод нэг идэж тэр шиг идэж их гоё ба. Хятадч өөрсдөө тэр тагалцгаа тэр нөгөө TikTok дээр бүр янз идэн тий. Тийш Гаргаж ирж байгаа бүр ингээд ясын яг саалж үнэн гэдэг. бүр ингээд нэг юу шиг бодгцсан байдаг те ингээд нэг юм цэлцэг нүүр шиг Нүүр шиг те. тэгээд Яг нэг гоё тэр. арга сорчж байгаа юм шүү. Харин. Тий. За өдрийн цаг өнгөрүүлээрэй. Баярлалаа халбуцсан. За баярлалаа. Баярлалаа. Тагалцаг эрүүл мэндэд маш тустай. Коллаген төтгөө үе хоорондын чухал үүрэгтэй тул идэх хэрэгтэй гэсэн байна. Глюкозамин байдаг байна шүү дээ. Глюкозамин хондроитын сульфат Бүхнийг сонирхогч алтан тариан тагалцаг бол үнэхээр гоё шүү. Тэгээ бас үнэн боломжтой байдаг гэсэн байна. Оо за. Эрестигээс өдрийн мэнд. Байна уу? Баа. За сайн байна уу? Өдрийн мэнд. За гахаан тагалцгаар ямар хоол хийж байна? Алтер хийхээр гоё болчих. Яаж хийдэг вэ? Нөгөө бүр зуухан дээр. За. Тэгээд сайн чанчаад нэг удаа усын авчаад. Эхлээд нэг чанаад эхний тэр нэг цагаан усаа бодоод асгачихна. Гэнэ заавал усгүй чам юу давсгүй чам юм билээ. За. Давсаж болох нь. Тэгээд давсгүй чанчаад усын асгачаад тэгээд дахиад чамхтаа нөгөө амтлагч нараа хийгээд даврын авч ирээд юмудаа хийгээд. Давс маусаа хийгээд те сонгон сармас. Тэгэж хийчихэд тэгэж чанвал зүгээр юм байлээ. За тэгэж шанаад гаргаж ирсэн энэ махыг хажууд нь ямар хачиртай иддэг юм? Ихчлэн будаа тэгээд яг энэ солонгос маягийн амтлагч хийвэл зүгээр юм байлээ тий. Шатуудын тэр амтлагчууд зарим нь нөгөө манайхан иддэггүй юм чинь тэгээд яагаад гэдэг. Хүчүүжан эднэр үү? Тий. Хүчүүжанса нөгөө алуунагаан дуртай нэг мэдээсгээд тэгж хувааж хийсэн дээр юм байлээ. Зөв. Зарим нэг нөгөө дургу үе байж штэ. Тэгээд энэ сарнаахын
юу аюу сайн байсан шүү дээ. Одоо ажиллаж байгаа бол үгүй юм болов. Сарнаха Нөгөө нэг юуны зайсангийн тишээ юу? Тэгээ нөгөө удаач их сургуулийн тэмдэглэх сарнах Гурван замын уулзал. Тэгээ бас тийм гоё хоолны газар байх юм уу? бидний улам аюу гоё дажгүй хийдэг байсан. Одоо тэгээд байгаа мó юм уу? Та тухайн үед үнийн санаж гинөө? Гайгүй тэднийх нэг тийм үнэтэй биш байгаагүй шүү. Орон 20-30 мянган байсан баха. За тийм л баг тий. Би бас нэг 28 байсан шиг санаад байгаа байхгүй юу? Харин сарнахын тэр нөгөө нэг 4 давхарт нь өнөө 3 давхарт нь тэнд юу гэдэг байсан. Маш гоё тагалцаг байдаг байсан юм. Тийм. Тэдний залуучууд тагалцахыг гэсэн аюу гоё хийдэг байсан. За. За холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Нэр яг ингээд эднэх юм бол их Монгол бол өөрөө нөгөө нэг юу яадаг пив зардаг газар юм чи. Тэдэд бол байнга л байж идэг баг. Тийм бах тий. Байнга байж идэг. Тэгээ ихтэй тоолны газраар ороход ер нь байж Энд идэг. нэг нөхөр өстэй янзын гоё юм хийж байна. Тийм байна. Энэ болохоор нөхрийн хоол гэдэг нэртэй сувагчтай хаа. Айгу гоё хоол нэрдэг. Эднийхийг би үзэж хоол дуурайч хийх дуртай. Энэ сая тэгээ бүр яг нэвтрүүлэг хэлэхдээ тэр нөгөө хаш маш шараад ах шүү гэлээ. Цагаангаа хийгээд юу чийчих удаа гүнжтийн тос хийчих уу яав. Тэгж байгаа чанчлаа штэ энэ ч. Ихний шүлнээс та муухай гард юм ээ тий. Тийм. Бохор гардаг юм байна. Хайчих баха. Одоо шүүж авах гэж байгаа шүү байна. Дайлуу хийж байна. Улаан чинжүү саримс юу ч байгаа базар. Мэдхгүй юмнууд гараад ирлэхгүй. За дараагийн сонсогч 96. Байна. Байна. За. За би өглөө багсаад гаш. За тэгээ битэр хүлээж ёо энэ сайхан. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За. Гахаад хоолыг юу. Тэгж гэн. Мөн. Ингээд юм да гахаад газрын. За. Эхлээд тогтсон шаардлагыг. За. Шууд төхөө шаарчих юм уу? Борт хэрдэж байгаа ахиу голох шаардлагыг шүү дээ. За. Тэгэн готлоо гараад ирэн гот чинь ингээд хуугын ингээ гоё төлөгдөд ингээ ардгаар болоод гараад ирлээ. За хатуужаад. Тэгэн гот нь нэлээд өнгөрөөс зам байдаг байхгүй. Тэр зам төрхээд. Dark Souls. Тийм. Тий. Тэр зам өтгөн бор улаан дууж байгаа шүү дээ. Тэр зам гэж одоо төрхгүй. Эхлээд сой соус цагаанга ногоон гэх мэтэр өмөр дурын амтлагчаар амтлаад. За. Тэгээ сайхан уснаа яд чамдгийг нэг 40 минут орсон баслагдаг. Шарсныхаа дараагаар. Тий. За. Тэгээ гараад ирэн гот нь дахиад нөгөө жангаа төрхээд. За. Тий. Тэгэн готлаа нэг одоо манай Монголын зав нэг бүхэн саунд хийгэн готлаа. Тэгээд сонгон саримс янз бүрийн амтлагч байгаа амтлагч дээр нь тавьж байгаа жигнээ жигнээ дахиад шаршаа жигндэг. Тэгээд тэрийг гаргаад бутаатай хойдоод идэхэд ер нь гоё шүү. Хачранд нь юу ах юм? Айгу амттай сонсогдож байна. Хачранд нь юу ах юм? Хачранд одоо өгөрцийн шүү дээ. Өгөрцийн ногоон өгөрцөөр юм салаад хийгээд тавьчих юм да. Тэгээд ер нь одоо тэрнтэй хойдоод ер нь амт нь маш таардаг гэдэг байхгүй. Өгөрсөж гоё юм байна тий. Ер нь өөр тийм нэг дарсан өгөрцийн нэг тийм биш амт биш дээ. Тэр угаасаа цаанаасаа давтаа гашуун тийм ээ. Тийм биш нөгөө өгөрцөг маш өөрийнхөө сой соус моосоор ямар нэгэн байдлаар гоё амтлаа тавьчихсан. Тэр нь аюу гоё дээ шүү дээ. Нөгөө нэг юу цагаан бод хамгийн гол нь хамт идэх юм бол ерөөсөө цагаан бод байдаг. Нөгөө юуны тэр энэ герман орсууд морсууд ч гэсэн дардсан юм даа. Нөгөө дардсан байцаа идэж үзээрэй. Тэр хэрэггүй ёстой хэрэггүй гэж шүү дээ. Тийм үү? Тий кимчи ерөөсөө будаатай нийлэлтэй яг л адилхан байхгүй. Кимчиг манай монголчууд одоо цөөн мөн хийдэг гоё гэдэг байхгүй. Тэр юм ийм ийдэж байгаа юм шүү дээ. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гоё жороо хуваалцлаа. Энэ хоёрын идж байгаа бол үнэхээр гоё байна. Энэ хоёр хажууд нь юу болгоод хаш шарчлаа тий. Хаш шархаа ястай гоё шүү дээ. Хаш шарчингуудаа лимоны шүүс шүү дээ. Би энэ чинь гадаад хүмүүсийн байх гэсэн чинь Монгол. Харин хаа энэ нөхрийн хоол гэдэг сувг гэдэг чинь нөхөр нь аймаг гоё хоол хийдэг. За дараагийн сонсогч 8088 өдрийн мэнд.
Ууцсан тасарчихсан байна. За би янз бүрийн амтлагч хийдгүй юм уу? Оргоор нь л хэдүүл гоё, хүн хүний л өөрийн амтлага гоё юм да гэсэн байна. Би ягаад чинь эхлээд идэхтэл тэр нөгөө нэг дарсчихсан байцаатай идсэн болоод тэгэл яг тэрийг чийчилсэн баг. Тий. Магадгүй. Тий. Яг ингээд анх авсан амтыг дахиад мэдрэх гээд идэг шүү дээ. Тэр нөгөө нэг манай солонгос явж ирчээ солонгосчууд ингэж иддэг юм ингээд хашиг шарангуудаа хажууд нь юунд дүрж идэж ин гэж лимоны шүүс чахаад тэгээд дээр нь оливын тос жоохон хийгээд тэгээд тэр шүүсээ хутгангуудаа тэндээ хашаа дүрж идэгээс айгуу амттай юм лээ. Вьетнамчуудад байж тээ нэг бүх юмаа дүрж иддэг нэг юм байдаг. За. Ийм савтаа зарж идэг. Нэг давстай ч юм шиг, чихэртэй ч юм шиг тийм сонио амттай нэг юм одоо харахад бол нэг юм бор илсэн чихэр шиг юм байдаг. Тэгээд тэр нь хоол мах цаах бүгднгийн дүрж идэн ахаад тэр нь жимсээ хүртэл тэрэн дээр дараад идэгий. Зөө. Тийм би нэг удаа авчирсан. Тэгээд монголчууд бол идэхгүй юм байлаа. Манай хүүхдүүд яг ерөөсөө ойлгохгүй байсан тийм. Явцсан тасарсан байна. 99 төгрөг холбогдчихсан байсан юм. За салаадны навчинд тагалцгаа зүсээд нэмээд сармис шараад нэмэлт кимчигээр сонгоноор хачирлаад идэн штэ гэсэн байна. Боогод идэх юм байна. Тийм бараг сангивсан шиг үү? Тийм байна. Нөхрийн хоол энэстэй сүрхий гэр бүлтэй би их үзд юм аа. Хашиг өндөгтэй шарах бүрч гоё гэсэн байна. Тийм өндөгтэй шарахаар нэрээ бостойжгүй бол тийм ээ лээ. Тий. За манайхаа орж ирээд гоё саяны сүүлийн нөхрийн шипи бол үнэхээр амттай сонсогдож байна бас. Тэгсэн харин жинхэнэ утгаар нь хийж яана. Яг энийг л хийж идмээр санагдлаа. Бүр үнэхээр гоё шипи өгсөн баярлаа гэж комент хийсэн байна. За нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд өргөжлүүлээд хүмүүсээ авъя. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийн Payoneos гэсэн урайтаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За эднийх ингэж байгаа. Finon хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Энэ нь бол Payon аппликейшнаараа 75 сая хүртэл төгрөгийн орон суугт барьцаалсан зээлээ чухал үедээ ерөөсө 5 минутанд авна. 5 минутанд шийдүүлээд авах юм боломжтой. Хамгийн гоё нь энийг хэд ч хувааж одоо авч болно. Тийм 75 сая. За одоо 75 сая. За одоо нэг 20-ыг авчи. 75 саятай болчлоо шүү дээ. За 20-ыг авчи гээд. Тэгснээр жоохон байсан чинь жоохон дутсан. Ахаад 10-ыг авчи. Болно. Гэх жишээ нэ. За тэгэхээр энэ Payon гэдэг аппликейшнийг бид нэр гар утсан дээрээсээ хайгаад татаа суулгалаа гэж бодъё л да. Тэгэх юм бол дотор нь яг юу байна гэхээр за зөвхөн энэ захим зээлээс гадна 6 хүртэл хувааж төлөх боломжтой юм үйлчилгээ байна. Одоо аваад хуваан төл гэсэн ийм нэртэй. Энд ч одоо ингээд би жишээлбэл ингээд байранд ороход гэсэн чинь ингээд би бүх тавилгаа шинжилмээр байгаад идэг. Гэтэл ингээд надад тийм мөнгө авахгүй шүү дээ. Бүгднгийн нэг дор авчлаа нэгдсэн мөнгөө бүгднийг хуваагаад төлчлөө л гэсэн үг. За лизингийн зээл байна, автомашины зээл байна, барьцаат зээл байна гэх мэтчлээ яг ингээд хэрэгцээ бүхэнд танд ямар зээл хэрэгтэй байна? Тэр зээлийн Payon гэдэг аппликейшн дотор байгаа. За энэс гадна хүн зээл авахын тулд тодорхой хэмжээнд бас өөрийнхөө орлогыг нотлно шүү дээ. Би одоо ийм ажил хийд юм аа. Эсвэл би ийм бизнес эрхэлд юм аа гэдэг ч юм уу те. Тэгэхээр та орлогоо цалингийн байна уу, бизнесийн байна уу, малын байна уу те ямар ч орлоготой байсан хамаагүй олон төрлөөр нотолж болтгоороо бас давуу талтай байгаамаа. Та мэдээж нөө Google Play Store ч юм уу нэг бол App Store-оос батад Payon-ыг суулгацсан болвол ерөөсө хамгийн эхлээд бол таны авч болох үйлчлэгээ юу гэхээр хизээч хаанаас ч хүссэн газараасаа онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлийг шууд авах болцоод. Энд ямар ч барьцаа байхгүй. Хамгийн гоё нь юу гэхээр та энэ зээлээ төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Одоо 30 сар байна гэхэд чи манай цалин одоо жишээл сарын эцэст бодог гэвэл би нэгний өдөр төлж iyoo гэл. Тийм шүү дээ. Цалин орлоо маргааш төлж iyoo гэл. Тэгэл 30 сар хүртэл хуваагаа төлөх болцоотой гэхлээр чи нэг хектар дарамт болохооргүй байгаа зү. Тийм. За дэлгэрэнгүй мэдээллийг 75331111 гэдэг дугаараас авна. 75331111. Facebook-ээс Payon TBF гэ хайх юм бол аль биесны хуудсан гараад ирнэ. За бүр илүү вебсайт руу н орж мэдээлэл авъя гэх юм бол 5bogdfinance.com гэсэн вебсайтад хандаж болно. Манай элдв шипийн нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonoos гэсэн урайтаагаар Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн зөвсгөжийг аваад 9923 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай ирчүүд өстэй гүмэн сайн тоогооч шуугуулж байна шуугуулж. Ирчүүд л орж ирж ярьж өгөх ёо. Хуурны шуугагч аа. Тийм штэ. Яа ерөөхдөө эдгээр нөгөө мартахыг гаргахтаа дандаа пив эртэлж өгөх юм байна уу? За.
За тэгээд ерөнхийдөө ихэнх одоо хоолны жооронд маань ер нь пив, алкогол их ордог. Алкогол насаар өөрөө нөгөө цэцэг гоё надад өгдөг. Тэгээд махыг гоё ингээ маринад хийхэд ингээ айгүй гоё байдаг. Ерөнхийдөө тэгээд дээрэс нь нэг гоё одоо нөгөө хувьдаа хийдэг нэг гоё амт гэж сурсан. Яг нөгөө хятадд явж байхдаа сурсан юм л та. Нөгөө нэг наачо гэдэг байдаг ч тийм. За тийш юу вэ? Одоо зүгээр нөгөө нэг Монголд болохоор яг тэр болохоор олдохгүй одоо. Тэгэхээр нөгөө кимчиний удаан перч байдаг шүү дээ. За тийм. Тийм кимчиний удаан перчийг маш жоохон гонд дээрээс нь холиод жоохон сармис хийж байгаа. Дээрээс нь шүү халуун тос асгаад. За. Ингээд шараад. Дөнгөтэй махаа шарж байхдаа дээрээс нь яг тэр тусаараа ингээд баттаад тэгээ жоохон пив цацал ихэд яа. Хөөх бүр пивийг цацах юм уу? Гахаан тагалцгаар юу хийж ив? Гахаан тагалцгаар ерөнхийдөө нэг битүү чанагчд нэг ойролцоогоор нэг 40 минут чанаал гаргаж ирээд шууд утчаар ерөнхийдөө гоё. Тэгээ зүгийн балтаар нэг тийм бас өөрөө нэг тийм юм хийх юм уу? Би ч өөрөө тоогоос юм байхгүй. Харин тийм болтой юм. Зүгийн балтай тийм соус бид одоо зүгийн балтай хойсон соус гэж байдаг байхгүй. Зүгийн балтай тэрийг ингэж хойлж байгаад бат багтаад тэгээд ингээд цоохонд ингээд ухаад гаргаж ирэх яа бат сүртэй тэр айсмэс гоё криспи болсон тэгээд өөрөө өнгөнд гоё болсон тэгээд ерөнхийдөө олон хүнд зориулахад бол тэгж хийгээд идэхэд бол маш гоё. За байж гараа. Өвн тэнэгж штэ тий. Тэгээ өвн 40-45 минут хідэн градустай. Одоо нөгөө алюминий мод байдаг шүү дээ. За. Алюминий мод үнсэндээ хийждэг байхгүй юу? Юунд нь хийждэг? Үнсэндээ хийждэг байхгүй алюминий мод. Биш. Хоёлоо эхнээс нь нөгөө нэг тий нөгөө нэг ойролцоогоор нэг 40 минут чанаа. Битүү чанагчинд. Битүү чанагч чанах юм уу? Тий, ихчээд битүү чанагч чанахтаа жоохон лавренастай, гондтой, жоохон жинжер одоо нэг цагаан гаамаа хийдэг. Ингэж гоё өөрөөр нь гоё амтаад тэгээд нэг 40 минут хангалттай үгүй тэгэхгүй боторч унших гэдэг байхгүй. За. Тэгээд гаргаж ирээд ерөнхийдөө сайхан гадуур нөгөө миний түрүүний хийсэн нөгөө нэг зүгийн балтай нөгөө соусаа сайхан багтдаг түршээд. Тэгээд ингээд жоохон хутаар ингээд жоохон сийчж нөгөө нэг юу гаргаад. Тий, нүх гаргаад. Тийм нүх завсартай гаргаад тийм термос хийж өгч болно. Тэгвэл өөрийнхөө торгон мэдрэмжээр. Тоогооч өнгөтэй арга өөр ярьж байна. Тэгээд хойсон соусаар амтлаад яг утгахаа өмнөхөө жоохон алюминий мод юуруугаа үнслүүгээ шалцуугаа авч хийдэг байхгүй. За. Тэгээд ойролцоогоор нэг 30 минут утаал гаргаж ирэх. Тэгээд тэр чинь асахгүй зүгээр уугж явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Тий, уугж явах хэрэгтэй. Тэгээ яадгийн зүгээр асгаад ирэнгүүт нь жоохон пив тастаал. За. Пив бэлэн байж байна. Ахаргаас нэг татаад тэгээд. Зөө. Яста сонирхолтой юм байна. За наадах одоо ингээд таныг ярьсан чинь бол ингээд айгүй юм сэтгэлд багтаад эхэлж байгаа байхгүй юу? Тэр нэг зүгийн балтай соус гэдэг чинь гадуур худалдаанд байд юм уу? Зүгийн бат тэр худалдаанд байх тэр өөртөө хийждэг байхгүй юу? Одоо зүгийн бат одоо алюминий нөгөө хүүхдийн нухаж байдаг ч дээ. За тийм. Тийм алюминий нухаж зүгийн бат тэгээд баг зэргийн жоохон нөгөө нэг юуны соус орох хэрэгтэй. Сой соус. За. Тийм ерөөсөө тэгэл болоо. Ахаа чи өөрөө нөгөө гэхэлэг глюкоз ихтэй амьтаа. Одоо гахаан маханд глюкоз аягүй агуулж байдаг. Тэгэнгүүт тэрийг улам глюкозоор наамт өгөө тэгээд ерөнхийдөө гацсан нэг жоохон нөгөө авто тавснаас жоохон үр мөрөөл тэгээл ер нь идэв юм зөө. Тэгээд нөгөө утчлаар нөгөөдөг чинь ингээд гаднал нь ийм нэг криспи маягтай болчих юм байна. Тэгээд шажигдсан маягтай болчих юм байна шүү дээ. Зөө. Хүй, стүүжин хийж юм уу? Стүүжин хийд юм уу? Хийж байсан уу? Хийж байсан уу? Ер нь хийжсэн. Гэхдээ эхний 3 удаа ихтэй амар фейлцээ. Аргад хийж фейчдэж мэйчдээд. Дутууд болсон юм уу? Үгүй юм ингээ гоё стүүжний гоё бодгосон айгүй гоё бодгосон. Яг гоё ингээ тастамаар гоё бодгоод тэгээ нөгөө идтэй яг нөгөө би ч багаас нь стүүж өчөөг байхгүй юу? Тэгээд нөгөө идтэй жоохон халаага ичээ пэйж тэгээ. Тэгээд хайлж. Би энэ пэйжтэй тэр мөр гайхаж юм аа. Тэр чинь зөв наантай худал хайлцдаг штэ. За. Тэгэхэд тоогооч болоогүй байсан юм уу? Үгүй тэгэхэд чи би ч жоохон хөөхтэй. Шарсан ундаг халуунаар нь дээр нь тавьчихд ч л гачи юм болдог шүү дээ. Яахандаа гоё хатаагаад идчихээ ухааны бодоод хийсэн байх. Тэгээд пэйж гоё цэвэрлээ тэр. За холбоос нь баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ёстой Монголын пэйжтийн намын гэж юм байла.
Мөн. За. Хоёулаа таарч л байсан юм байна да тэгвэл нам дээр. Нам дээр гэдэг байна шүү дээ. Танайхны нам уу? За тий хаяа бас цуглардаг байгаа. За ингэсэн. За. Инх чаргалтайгаа би ёстой Вьетнам хоол идэж чадахгүй юм байна лээ гэсэн. Тэгсэн чинь нэг нөхөр энэ Вьетнам явахдаа бүр галтайгаа аваа явсан шүү дээ гэсэн мэс. Вьетнамд ингэдэг юм. Нэрнгээсээ жоохон идэх юм хавартай нь бол хавартай. Гэхдээ тэр фо шилийг аваад ид. Фо шил бол ердөө давгүй. 48 цаг буцлагцсан юм шүлэн дээр ингээд удаан гомми хийгээд тэгээд дээдлэлт нь юм яг гааны навч юу муугаар лайм маймаар амтлаад иддэг. Гэхдээ гааны навчтаа заавал идэнэ. Тэгээд тэр нэгдүгээрт идэж болох юм бол тэр Вьетнамд. Хоёрдугаарт нь гэх юм бол 1 2 3 гэсэн нэг бол ABC гэсэн ийм яг юм нэг хүүхдийн тоглоомын газар шиг ийм нэг сонин тиймэрхүү ширээвтер бичсэн тийм ийм гуанзны юу байдгийг сүлжээ байдгийг. Нэг бол 1 2 3 нэг бол ABC гэсэн. Хаасайг үлдээ тэр нь хаасайг байдаг. Тэднийх рүү орох юм бол манайх шиг ингээд тавган дээр порцолцсон гуляш мөлөө шиг манайх чинь ингээд нэг хүнээр порцолдог шүү дээ. Тийм хоолнууд байдаг байхгүй. Тэднийхээс рүү ороод идвэл бас давгүй. Нэг их махгүй л дээ. Гэхдээ ингээд Монгол хүн идэж болох ус тесттэй тийм хоол байдаг. Зөв. Сарнаас харах энд гахаан тагалцаг ширхэгээрээ жижиг томоосоо шалтгаалаад 3.5-аас 4.5 евро байдаг гинэ хаа. Тийм. За одоо юмны өнөөсөд хэрэг алгаа өчигдөрхөн хагас килограмм мөхрийн элэг зүрх авсан чинь 12.5 евро болцсон байсан гэж шүү. Тийм. За. 4.5 евро гэдэг чинь бас хөрх үнэтэй юм байна тий? Имартд чинь байна шүү дээ бүр бэлэн болцсон гахаан тагалзах хүртэл зардаг гэж шүү. Тий. Тэр ч бол тийм бах. Бэлэн эдийг гэвэл бид нэр ер нь гадуур нэлээд гайгүй дарахсан байдаг баха. 86.1 өдрийн мэнд. Сайн байна уу? Энэ юу яриад байгаа юм уу? Гахаан тагалцаг яриад ээ. Тэгээд тагалцгаар юу гэдэг тухайгаа ярьж байна. Би нэг юу өгөх гээд. Бас нэг шипи өгөх гээд. За. Би өөр болохоор хятад аягүй олон жил амьдэрсэн байна. За. Тэгээд айгүй амархан зүгээр нэг хятад аргыг л заагаад өгч богинохоо. За юуга гахаан тагалцгаа арстан байлгаж байгаа гайланхаар баялагч газар шуугаар сайхан юугаа хуухлаад. За. Тэгээд төмөр нөгөө юугаар сайхан үрж шаргал уртал нь үрж өгөөд угаагаад суугч. Цэвэрлээд. За тийм. Тэгж угаасныхаа дараа нь нөгөө тгийгөө устанд чанаад нэг 10 минут 15 минут зүгээр ногоон сонгонтой цагаан гаатай тэгээд шингэн зам бид ч ярьтیں۔ За тийм. тэрийг хийгээд. За. Тэгээд боцлогч нь гэсэн үг. За 10 тэгээд минут. боцлоод тэгээд 10 минут 10 гаруй минут тэгээд боцлоод гараад ирэхээр нь нөгөө тгийгөө дахиж битүү чанагчсан хийгээд. За. Одоо тэр усыг бол ингээ хайчихсан тийм ээ тэр усыг. Тэр усыг хайчихсан. Тий. Тэгээд битүү чанагчсан хийгээс өмнө боцлоор нөгөө өөр нэг хариулын давганд юугаа хуурчна гэсэн үг амтлагчаа. За. Хотпотны нэг амтлагч байдаг та нэг дөрвөлжин шахмал. Юуны? Хятад хотпотны нэг дөрвөлжин шахмал. Одоо хятад юу амтлагч зардаг газар байдیں۔ За. Тэрийг тосоо халааж байгаа тэрнээсээ хийгээд тэгээд нөгөө бас цагаангаа сонгон царимсаа хийгээд хуурж байгаа дээр нэг Дов банжан гэж сонсчихсан болов. Сонсоогүй мэн. Дов банжаныг мэддэггүй ээ. За нэг тим амтлагч байдаг. Угаасаа хүмүүс мэд тоол хийдэг хүмүүс мэднэ. Тэрнээсээ хийгээд тэгээд тосоо утгаа сайхан улаалгаж хутгаж жагаад тэгээд нөгөө ус руугаа юу руугаа хийж битүү тоон чанагчандаа хийж жагаад тэгээд нөгөө тагалцгаа тавиад тэгээд ус хийгээд тэр нөгөө хуураад бэлдсэн юугаа хамтлагч маягийн соусоо бол шууд усан дээрээ ээжих юм биш тийм үү? Тийм усан дээрээ ээжнэ. За тэгээд тэрэн дотроо тагалцгаа хийгээд тэгээд тагалцгаа хийчихэд дээрээс дахиад нөгөө шингэн зан хятад зан хийгээд за шингэн нэг юу хэлэхэд шипи хэлэхэд шингэн зан ч болохоор амт оруулдаг, үтгэн зан ч болохоор өнгө оруулдаг байхгүй юу? Яг үнэ. Тэнгүүт шингэн зангаасаа нэг өөрийнхөө ясна мэдрэмжээрээ хийгээл үтгэн зангаа болохоор ер нь нэг амны том албаар нэг 3 4 5 литр усанд бол нэг өнгө орчил нэг 4 5 ч хийчих шүү дээ. Их ч харалцтэй. Тийм ах. Тэгэнгүүт л давсаад харуулж хийгээл нэг лаврын авч байдаг шүү дээ. Лаврын авч хийгээд тэгээ цагаангаа бас нэг юунуудасаа хийж хагаад
нэг эсэн чихэр бас жоох нэг өсөн чихэр байт юм да болно. Харин өсөн чихэр хийгээд байна. Тийм байхгүй бол зүгээр юу ээж тий. Тэгээд 40-50 минут сайхан бослогчход ёстой нэг идэхээр биш уухаар л болчтой юм да. Бүр сайхан нөгөө нэг юм юу л хичээл хэлбэртэй болох. Наад чинь бол үнэхээр зориг зүрх орууллаа. Тэгээд нөгөө юу яадаг штэ. Хамтны юу идэл гоё гэдсэн штэ тий. Би сонсож тийм бодоо идэж бол угаасаа бодоо байнга л байна л да. Юу хийвэл айгүй гоё болно. Нөгөө өвөрцөний салаад гэдэг чинь манайхан бүгд мэднэ тий. Тийм нэг бяцалцсан өгөрцөн дээр өгөрцөөр айгүй амархан хийх арга болохоор зүгээр өгөрцөөгөө гоё хэрчээл одоо бяцал цогж байгаа л хэрчүүлсэн юм шүү дээ. Тэгэнгүүтлээ өгөрцөөгөө нэг юунд өгөрцөөгөө тавьж байгаад нөгөө дээрээс нь амтлагснараа юм. За ёстой дуртай амтлагснараа яг хятад маягаар болгоё гэвэл жам тий. Сая жангаас жоохон энэ өтгөн жан хийхээр харалцтэй. Цуу тэгээд цуу болохоор хятад цуул хийж дээ. Манай нөгөө цуунууд шаал ураа. Тийм. Сой соус хийж болохгүй зүгээр хятад цуу хийдэг юм лээ. Тий, хятад цуу тэгээд гүнжтийн тос хийгээд байна уу? Тий, гүнжтийн тос бас орно. Яншуу орно, сармис орно. Тий, яншуу орно, сармис орно. Тэгээд нөгөө самар байдаг шүү дээ. Самарнууд яг үнэ самар. Тэрийг гоё зөөлөн хуураад жоохон шаргалтуулж байгаа хийжтэй. Та чи мэрэгжлийн тоогооч юм биш үү? Тийш дээ. Тэгээ хамгийн сүүлд нь сарвисаа сайхан бяцалж байгаад бяцалсан сарвис тэгээд ногоон гэх нөгөө бүдүүн сонгон байж тэрнээсээ хэрж тавьж байгаа. Дээр нь за нэг 13 амтлагч гэж байдیں۔ Тэрийг асгаад тэгээд нэг халуун ногоо дуртай жоохон халуун ногоо хийгээд эсэн чихэр жоохон хийгээд давс жоохон хийгээд тэгээд ёстой тасаа халааж байгаа л асгаал тэгээд хутгаад нэг 10-15 минут тавьчаад идэхэд аюу гоё. За баярлалаа. Өдөр сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. Манай ирчүүд ч орж ирчихсэн холбогдсонгүй. Хин жухал жоор хэлж байгаараа явчихсан тий. Барууд барахаар сараатай бол. Хийжүүл хийчихэр чи. Сайн мууг нь мэдгүй. Гэтэ ямар ч байсан элдв шүпгийг сонсож аваад хийжүүл хийчихэр л юм бэ. Тийм байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн дөрөв өндөрлөжийн дэлхийд танигдсан тэргуун чанар хэм дон таврагуудын махныг дээрх сүрэтагаар Максис дугуй хамтран ажилласан. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-ос гэсүрэтагаар Pay-on хэн зээлийн аппликейшн хамтран ажилласан. Сонсогчдоор үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээмсэрээ 16 цагаар метаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Анжайхаа. За баярлалаа.